За сайн бацхан үзэгчдээ ном ярьжиг подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаад бид хятадын зохиолч Зиад Дашан гэдэг ийм зохиолчийн Лянхуа цөөрмийн өвгөн гэдэг ийм өгүүлбэрийг сонгож авсан юм. Энэ өгүүлбэр бол их богинохон ийм өгүүлбэр. За яг энэ зохиолчийн тухайд би бас нэлээд сонирхож судалж үзсэн. Энэ хүн 1942 онд төрөөд 1997 онд бурхан болсон. 55 наслсан ийм хүн байна. Зиад Дашан бол 1964 онд дунд сургуульд дүүргээд Хэбэ мужийн Жиндинжэний соёлын үеийг хариуцсан ажилтан, соёлын үеийг хамгаалах газрын дарга, Хэбэ мужийн зөвлөлийн гишүүн, Хэбэ мужийн зохиолч төвлийн дэд даргаар ажиллаж байсан ийм хүн байна. Тэгээ 1971 оноос зохиол бүтээлээ нийтлүүлж эхэлсэн. Зиад Дашаны сургаал гэдэг өгүүлбэр нь бол нэлээд их тийм нэрд гарсан юм өгүүлбэр. Энэ өгүүлбэрээ оны шилдэг өгүүлбэрийн шагнал авчижсэн ийм зохиолч байна лээ. Тэгээ Лянхуат цөөрмийн өвгөн гэдэг энэ өгүүлбэр бол маш богинохон өгүүлбэр. Гэхдээ энэ зохиолч энэ өгүүлбэрээ бичгтээ өөрийнх нь нөгөө гол эрхэлж исэн ажилт нь болох соёлын үеийг хамгаалах ажлынхаа шугамар энэ өгүүлбэрийн санаагаа бол бодит амьдралаас олсон юм байх юм магадлалтай юм байна лээ. Тэгээд зүгээр хүн ингэж уншаад дуусахад энэ өгүүлбэр юу тийм их сонин одоо содон байгаа юм бэ? Нөгөө бяцхан гарч чэн шиг тийм ээ. Эсвэл нөгөө нэг гүморогийн харуулсал гэдэг өгүүлбэр шиг эсвэл одоо лаошогийн нөгөө хавирхан сар шиг ийм хурц үйл явдал байхгүй боловч яагаад энэ өгүүлбэрийг сонгосон юм бэ гэж манай үзэгчид бас сонирхож магадгүй. Гэхдээ энэ тухай би эргээд өөрийнхөө зүгээр олж харсан ажиглалт тийг бол эргээд дараад нь бас хуваалцъя гэж бодож байна. За тэгээд өгүүлбэрийг өнөөдөр манай Пүрвж уншина. Пүрвж уншаад дуусангууд бид хоёр зохиолынхаа тухай ярилцах юм аа. За. Сүмийн арын гудамж болбоос хотын хамгийн нам гүм агаад үзэсгэлэнтэй сайхан газар билээ. Тэнд хуучны нэгэн сүмийн төвөр бий. Шамны сүм нурж балраад хідэн чулуун хөшөө хар мөчрөө тэнгэр өд сэргийлгсэн 10-аад нарсал үлджээ. Сүмийн баруун урд талын цэнгэг устаа цөөрмийн мандал дээр галуу нугас хөвж Лянхуа цэцгэлэн. Цөөрмийн урд талын чулуун дээр нэгэн өвгөн өвдгөөн тэврэн суухан хизээний ижил дасал болсон үзэгдэл билээ. Сүм хэдий нурсанч хонхот цамхаг нь хэвээрээ. Тан улсын үед хөх тоосхоор барьсан 2 давхар цамхагийн дээд давхарт том зэс хонх бий. Энэ мэт тангийн үеэс үлдсэн хонхот цамхаг хятад ердөө 4-5 бий гэж бодоход тус цамхаг галт шувууны өдлөгөө адил соёлын ямар үнэтэй болох нь тодорхой. Цамхагийн цаана цагийн эрхэнд илэгдэн цуурж энд тэндгүй сөрөл цухиж ургажээ. Түүгээр явсан хүн цамхагт орох гэвэл өвгөн битгий ор аюултай шүү гэж анхааруулга өгнө. Өвгөний толгой халзарч сахал өснө цал буурал болсон дуу хоолой нь цангинсан ирж хүчтэй гэвэр соёлын өвийг хамгаалах газрын дарга Ян овогт бэр энэ хөгшнийг цамхагийн манаач гэж хэлсэн юм. Нэр нь Ленч. 1956 оны хавар соёлын өвийг хамгаалах газар байгуулагдаад удаагүй байхад тэднийд ажилд орсон аж. Сард 4 юаний цалинтай. Тэр нь өнөө хүртэл хэвээрээ. Би түүх соёлын дурсгалт газраар зугаалах дуртай учир байс хийгээд л тийш очиж салхилна. Нэг өдөр цөөрмийн эрэг рүү алхаж яваад өнөөх өвгөнтэй таарлаа. Сайн байна уу гэд мэд мэтгэд сайн явж байна уу гэлээ. Та энэ жил хэд хөрч байна да гэж асуухад нас яваад хэд хөрч байгаагаа санахаа байжээ гэд ойр зуурын хэд гурван үг сольж сайхан танилцв. Тэрээр хань ижлэн алдснаас хойш ганцаараа амьдарч байгаа юм санж. Өдөртөө будаа өрлөнхнаар 3 удаа хооллоно. 2 хүн сангийн аж ахуйд ногоочноор ажилдагч өвгөн байцаа лууван сонгон зэрэг ногоог өөрөө хашаандаа тарьчихна. Ногооныхоо талбайг арчилахаас гадна энэ цөөрмийн эрэг дээрх чулуун дээр нарлаж тэнгэрт хөөрөн нисэх тагтаа шувууд усны мандалд цавцаан цайрах Лянхуа цэцгэс далбагар ногоон навчсыг харж
сэтгэлээ баясгах дуртай. Заримдаа сүмийн хашааг шүүрдэж цэвэрлэнэ. Цалин авч байгаа учраас цэвэрлэх үүрэгтэй гэлээ. Өвгөн дуу цойтойч санаа нийлсэн хүнтэйгээ ам халан хуучлах дуртай нь илэрхий. Намрын дунд сарын баярын урд ороо би соёлын газрын даргын хамт тийшээ очсон юм. Өвгөнийг хашаандаа сууж байхыг хараад та зурагтай болбол зугаатай болох юм байна да гэвэл хэрэггүй тэр тоглоомоор яах юм бэ? Мөнхтэй бол аваад үзэж болох ч мөнгөгүй бол өр тавих хэрэг гарна. Тэгвэл юун зугаацах мантай. Өрөөн ботсоор өөдлөхгүй шүү дээ гэсэнд дарга бит хоёр инээж өвгөнч хариу инээмсэглэв. Тэр ороо сар манхаан цайж өвгөний сэтгэлж сэргсэн байгаа шинжтэй яриад илглээ. Тэр жил сүмд хідэн архад бодисадын баримл байсан. Одоо хідэн чулуу энэ хідэн модал үлдэжгээд хонхот самхаг дээр тагтаа үүрэлдэг байж билээ гэсээр өнгөрч улирсан цагаа дурсан санагалзан. Намрын шүн сэрүүн дулаахан хувцаан өмсөхгүй бол жингдэн шүү гэхэд өвгөн гэртээ орохоор явсан ч үйдэндээ нь очоод гинэт зогсож санаа алдаад хонхот самхаг өд хараачлан буугаараа самхаг дээр гарч болохгүй шүү. Соёлын нандин өв хулгай хийн гэж саналдгүй шүү хэмээн хашгирахад миний гайхсан гэж жигтэйхэн. Өвгөний нас явсан ч хараа сонор сайта. Цойрмын цаад цамхаг дээр хүн гарсныг андахгүй хардаг гэж хэлснийг нь саналаа. Үүнээс хойш төдийл удалгүй өвгөн ойд болсныг олж мэдэв. Тэр өдрийн үдээс өмнө би аавынхаа газрыг эргэхээр хотын зах руу явхад хажууд нь шинхэн булж байхыг харлаа. Булшин дээр багхан овоо босгож өмнө нь тогтоосон тоосхон дээр шохоогоор тун гаргацтай ян лянчэ гэж бичжээ. Үүнийг үзээд сэтгэл товгойтож аавынхаа булшинд углахаар авчирсан пёзноосоо хэсгийг нь өвгөний булшин дээр тавьж өглөв. Үдээс хойш нь өвгөний хашаа хороог эргэхээр очлоо. Гэтэл хашаанд нь орвоо үгүй юу гэрээс инээж хөхрөх дуу сонсогдов. Гайхсаар гэрт нь явж ортол хэдэн хөгшин ханз шалан дээр суугаад ян өвгөнтэй тун хөгжилтэй хууч хөөрнө. Би алмаарч орхив. Үгүй та чинь амьд байсан юм уу гэвэл өвгөнч надаас дутуугүй гайхширч юу гинэ гэж асуухад би саяхан таны булшин дээр пёз уугуулад ирлээ гэвэл өө тэрүү дими юм хийждээ гэд хөт инэв. Өвгөн ноднон өвөл түлээ түүхээр хотоос гарахдаа аавыг хөдөөлүүлсэн газрын түүгээр явж байгаад намуухан орчныг нь ихэд таалж нэг нь цаг нь болохоор газар олдохгүй байх вэ гэж санаад өөртөө овоо босгосон нь тэр юмсанж. Найзууд нь ийн ярихыг дуулаад манай энэ сүрхийтэй иршүү гэд инээлдэж билээ. Цаг наашилж нар дулаан илчээрээ ээж эхлэхэд өвгөн урдын адил цойрмын дэргэд нарлан суугаад хонхот цамхагт күн дөхөж очих бүрийд дээшээ гарч болохгүй шүү аюултай хэмээн анхааруулах аваа. Ханш нээх өдөр аавынхаа газрыг эргэхээр очтол түүний босгосон овоо алга болжээ. Харих замдаа сүмийн гудмаар орж өвгөнөөс таны овоо хааччихваа гэж асуувал тэгшилж гисэн гэдэг юм байна. Тэгээд яагаад тэр билээ гэхэд муу ёр байгаа да. Сэтгэлд сэвтээ санагдаад ажиллаач олигтой хийж чадахгүй болохоор нь очоод тэгшилж гисэн гэж билээ. За ийм зохиол бай. Ер нь бол энэ юм богинохол өгүүлбэл дээ. Ер нь. Тэгээ энэ өгүүлгийг зүгээр зохиолч яг ямар үнцэг харж бичсэн тийм ээ. Яг ямар санаа гаргах гэж бичсэн юм бэ гэдгийг бид нар зохиолчийн хэмжээнд зохиолчийн одоо өмнөөс тийм ээ тайлбарлаж чадахгүй. Гэхдээ уншигчийн хувьд надад энэ өгүүлгийг онцгой сэтгэл төрүүлсэн байхгүй юу? Яагаад вэ гэхээр ерөөсө хүний амьдралын утга учир гэж юу юм бэ? Хүний амьдралын зорилго юунд чиглэгдэж идэг юм бэ? Тийм ээ. Магадгүй буддын шашин, буддын одоо сургаалаар бол энэ амьдралд бол ерөөсөө бүх юм хоосон л гэж. Хоосон чанар. Бүх юм хоосон чанартай, тийм ээ. Тэгэхээр би бол ингээд өвгөний амьдралыг харахаар өвгөний амьдрал бол зүгээр хоосон чанартай амьдрал байхгүй юу? Ер нь. За энэ хид юм дээр энд анзаарч байгаа ер нь бол, тийм ээ. За нэгдүгээр бол энэ хүн 1956 он соёлын өвийг хамгаалах газарт ажилд орсон. Тэгээ энэ өгүүллийг бичигдсэн үе бол 1980-аад оны дундуур байгаа юм.
Тийм байна. Бараг. Тий. Тэгэхээр энэ бол бараг 30 жил. 30 жил болоход анх 4 янаар тэр хүний цалин тогтоосон 86. Тэгээд тэрнээс хойш яасан бэ гэхээр одоо мартцсан ч юм уу, тэ тэр хүний цалин нэмхээ мартцсан ч юм уу, яасан чи мэдэхгүй. Цалин 4 ян. Ерөөсө 30 жилийн турш 4 ян л авсан. Тий. Өнөө хүртэл хэвээрээ. Өнөө хүртэл хэвээрээ. Энэ өгүүлэг 50-аад оны 80-аад оны дундуур үе гарч штэ. Зурагт ингээд нийтийн хэрэглээ болцсон. Телевиз зурагт нийтийн хэрэглээ болцсон. Үе гэдэг чинь 80-ад он гарч байгаа. Нэгт те. Тэгтэл яагаад энэ хүн хизээч тэр 4 юан бол баг байна гэж хизээч гомдлож үзээгүй тийм ээ. Эсвэл 4 юана одоо юана юунд зардаг тухай энд нэг ч өгүүлбэр байхгүй. Тийм ээ. Гэхдээ юу сонирхолтой вэ гэхээр тэр нөгөө сүмийн хашааг цэвэрлдэг, шүүржил байдаг. Тий. Тэг яагаад та цэвэрлдэг юм бэ гэхээр би цалин авж байгаа учраас энэ бол миний үүрэг юм аа гэж. Тэгэхээр эн чинь нөгөө юу гэхээр ер нь бол юм бүхэн хоосон чанартай. Тэгэхээр энэ альваг бол мөнгө биш, ёс журам. Ёс журмаараа л амьдрэх хүн байхгүй юу? Ёс журмыг л дээддэг хүн байх гэдэг шүү дээ. Одоо 30 жилийн өмнө авч ирсэн 4 юаны цалин авдаг хүн тэр сүмийн хашааг цэвэрлэх үүрэггүй гэж үзүүлээс болох байхгүй юу? Ер нь бол тэ. Нэг. Хоёр дахь нэг их тийм сонирхолтой юм гарч байгаа энэ дээр. Та энэ жил хэдэн нас хүрч байна гэж. Тэгж асуусан. Тэгсэн чинь нөгөө одоо нас яваад хөгшнөөс хойш ганцаараа амьдардаг болсон. Нас яваад хит хүрч байгаагаа санахаа байсан гэж. Тэгэхээр энэ чинь амьдрал бүх юмд ингээд бүгдийг тооцдог, тэд хүрж ийн, тэд хүртэл амьдрах юмсан, тийм юм хураах юмсан, тийм хөрөнгөтэй байх юмсан гэдэг ийм юу байхгүй болцсон. Байна уу тийм ээ? Тийм ямар ч тийм бодол байхгүй. Өөрийнх нь амьдралын философи нь өнөөдөр амьдарч байна, амьд байна, амьдарч байна. Би 4 оны цалин авдаг, би энэ ажлыг хийх ёстой. Энэ хүн хинт ч төв болоогүй, хинт саад болоогүй, хин нэгэн тийм ээ? Энэ хүний амьдралын ямар нөлөөгүй байхгүй ер нь бол юм. Тэгээ би энийг юу гэж бодсон гэхээр энэ бол одоо бид нарын яриад байгаа одоо буддийн сургаалт ч ингээд байж тээ тийм үү? Хоосон чанарыг таних гэдэг. Бараг гэгэрх. Тий, ер нь хүн харахад зүгээр л ядуу, маш ядуугийн ядуу, туйлын ядуу ганц бие өвгөн юм шиг боловч энэ хүн цаагуур бол сэтгэл санааны хувьд маш их гэгэрцсэн хүн байгаа байхгүй ер нь бол тий. За тэгээд энэ юугаар сурж байгаа гэж байна? Хань ажлаа алдснаас хойш өдөрт будаа гурилахнаар 3 удаа хооллоно. Тэгээд зүгээр өдөр болгон л будаа гурилахнаар л голоо зогоох хэмжээний юу яадаг. Хооллдог. Тэгээд өөрөө бол тэр сүмийнхэн хашааны хажуухан талд жоохон одоо байцаалуун сонгоно гэсэн өөрийнхөө хэрэглээний жоохон ногоог тарьчдаг. Тэ? Тий. Гэтэл энэ хүн дуг нь бол илүү их хүсэл шунал хоёроос хагдсан хүн байхгүй. Хагдсан тий. Хэрвээ энэ хүнд хүсэл байгаад шунал гэдэг юмнаас хагцаагүй байсан бол юм хэрэгтэй. Тий. Хүү нь бас байна шүү дээ. Хоёр хүн ногоочноор ажилладаг. Хүү дээрээ очиж амьдарч болно. Эсвэл хүүхдүүдээрээ юм авахулж болно. Хэрэгцээтэй юм авахулж болно тий. Гэтэл энэ хүн бол би бол энийг юуг нь ажигласан гэхээр энэ нэг тэр талаар их сонир өгүүлэг юм байна тий. Энэ хүн бол одоо ингээд бурхны ном үтсэнгүү. За. Ном үзээгүй. Тий. Сүмж шавлаагүй. Зүгээр л сүм цэвэрлдэг. Гэхдээ энэ хүний амьдралынх нь одоо юу гэдгийг нөгөө өдөртний амьдралынх нь зарчим нь яг тийм хоосон чанарлуу тулж ирсэн. Шунал хагдсан, шунал хүслийн тэр хүлээснээс ангижирсан хүн байхгүй ер нь бол тий. Тэгээ энэ дээр энийг юу нотолж ийн вэ гэхээр ингэж байгаа байхгүй юу? Өвгөн цөөрмийн эрэг дээрх чулуун дээр нарлаж тэнгэрт хөөрн нисэх тагтаа шувууд усны мандал цавцаан цайрах лянхаа цэцгэс далбар ногоо навцыг харж сэтгэлдээ баясгах дуртай. Сэтгэлийн баясгах дуртай. Тэгээ энэ хүнд бол мөнгө чухал биш, эд хөрөнгө чухал биш, тэ. Зүгээр тэр амар амгалан хамгийн чухал байхгүй. Ерөөсө хүн юуны төлөө төрдөг үү? Хүн ирэл хайж чинь тийм үү? Би ажил хийж чинь, чи ажил хийж чинь. Бүгд ирэл, энэ бол ирэл тийм үү? Энэ ирэл эцээц хаана хүрэх вэ гэвэл амар амгаланг л олохын тулд л гэж байна шүү. Тий, амар амгалан гэснээс хүний шунал ихтвэл тэгээд амар амгалан алдагдана гэж шүү дээ. Энэ шунлаг болохоор амар амгалангийн дунд байж чадчих. Хүсэл гэдэг хоёр юмнаас хагдцсан байхгүй. Тэгэхээр энэ хүнд юу хэрэгтэй вэ гэхээр тэр усны мандал дээр цавцааж байгаа лимфат цайрсан байгаагийн гоё үзэмж те далбуур ногоо навчсан гээд сүдэрлээд одоо цөөрөм рүү ингээд тонгоогоод унжиж байгаа тэр гоо үзэмж тэнгэрт хөөр нисж байгаа шувууд тэг өөрөө чулуун дээр ингээд цөөрмийн иргэн чулуун дээр нарлаад ингээд сууж их нь бол энэ л амар амгал. Энд ихтэл юугаар хэмжиж болдоггүй. Ерөөсө хүн төрлөختөн
үргэлж мөнхөд хайсан юм чи юу гэхээр амар амгалан шүү дээ. Хүн төрлөختөн мөнх амьдрахыг хайгаагүй. Мөнх амьдрал хүсээгүй. Хүн төрлөختөн юу болсон бэ гэхээр амар амгалан төрсөн баг. Тийм байгаас тийм болохоор энэ өгүүлгийг би зүгээр их хэрэгээр сонгож авсан байхгүй юу. Тэгээ дараад нь ингэж байна. Хэрвээ та одоо ингээд зурагтай болвол их зугаатай юм байна да. Ганц бие хүн ингээд зурагтай болчихвол зугаатай ш тэгсэн чинь. Гэхдээ мөнгөтэй бол авч болно. Мөнгөгүй бол тэрийг авч юугаа их. Яагаад гэвэл хэрвээ би өөр тавиад авах юм бол миний амар амгалан байхгүй болчих шин. Тэ? Юун зугаацахтаа мантаа би өөр ширээ бодоод ахаар надад одоо юу гэдгийг тийм аз жаргалтай амьдрал гэж байхгүй болчих шин. Тэгэхээр тэр үл надад хэрэггүй. Хэрвээ мөнгөтэй бол байж болно. Мөнгөгүй бол тэрийг авахаар миний өөртөө бий болгосон амар амгалан байхгүй болчихно. Тийм ээ? Тий. гэж байгаа. Тэгээ энэ дунд хин чанзаараагүй мөртлөө нэг юм үг байгаа байхгүй юу? Тэр жил энэ сүмд хідэн архад бодисатын баримл байсан гэж. Тэ? Би яг онцгийн ирэхээр бол маш олон соёлын дурслууд ингээд үгүй болдог, эвдэрдэг, хэмхэрдэг үг болдог. Гэхдээ энэ дунд нэг л гоё үг байгаа байхгүй. Хонхот цамхаг дээр тагтаа өрөлдөг байж илээ гэж. Тэгэхээр нэгэн цагт тэр сүм бол амар амгалангийн маш том ариун амар амгалан цогцолсон газар байсан байгаа. Юу нь хүмүүс ороод гараад мөргөө сэтгэлээ тайвшруулад гардаг тэнд нэгээд бодисодва архтуудын баримл шумлууд бурхад байдаг. Тийм байдаг л байж тээ тий. Тэгээд тэр өөрөө амар амгалан орчтон учраас тэр хоёр давхар асрыг дээвэрт нь тагтаа өөрөлдөг, гүвтнээ дугарч идэг. Тэр нь хүнд амар амгалан өгж идэг. Тийм мэдрэмжийг өгж идэг. Ийм байсан байна. Ер нь бол тий. Ингэж л ойлгоод байгаа. Би бол хамгийн гол нь энэ өгүүлбэрийн юу нэг сонирхолтой санагдсан гэхээр ерөөсөө хүн төрлөختөн бол эцээст амар амгалангийн эрэлт явсаар гал дуусч байгаа шүү дээ. Нэг үлгэр байдгийн нөгөө нэг хааны хүү өвдөжээ гэж. Тэгсэн чинь нэг хүн нөгөө эмч домч үзээд аз жаргалтай хүний цамц өмсөх юм бол энэ хүүхэд итгэрнэ гэж. Тэгээ аз жаргалтай хүний цамц хайгаад тэр дэлхийн ертөнц тэр өөрийнхөө улсаар бүтэн ингээд явсан чинь нэг аз жаргалтай хүний цамц олдог. Аз жаргалтай хөрөнгөтэй хүн дээр яваад очихоор ямар нэг юм зовлонтой тий. Тэгсэн чинь би бол аз жаргалтай хүн гэдэг дуулж байгаа. Залуу хосын дууг сонсдог байхгүй. Тэгээд эртний очсон чинь баг бие алхах юмгүй шахуу уранхай хувцастай тийм ядуу хос байсан гэж. Та ингээд цамцаа өгөөч бидэнд ингээд аз жаргалтай хүн та аз жаргалтай хүн гэсэн би аз жаргалтай хүн. Тэгвэл та ингээд цамцаа өгөөч биднээс цамц хэрэгтэй байна. Тэгээ цамцаа тайлбар. Та тэгээ оронд нь юу өмсөх вэ? Та өмсөх юм байгаа юмсан байхгүй. Гэхдээ та одоо яах вэ? Би дахиад манай ихтер надад дахиад оёд өгч чинь. Би бол аз жаргалтай хүн. Тэгээд тэр залуугийн цамцаар хааны хүүг үлгэвчсэн чинь ирүүл болжээ гэж. Тэгээ эн чинь юу гэхээр дэлхийн уран зохиол амар амгалан аз жаргал гэдэг нь амар амгалан юм байна. Энэ бол эд хөрөнгө биш. Тэ? Эд баялаг биш. Албан тушаал биш. Ирэх дарах биш. Ерөөсөө аз жаргал гэдэг бол амар амгалан тийм ээ. Хүн төрлөختөн бол амар амгалангийн эрэлт явсараа дуусдаг юм байна гэж. Сэтгэлийн амар тайван байна. Тий. Энэ бол зүгээр бидний яриад байгаа биш. Эн чинь бүр ингэж нотогдсон. Одоо ингэж альч гэж шашны бүх гүн ухаануудын суурь чинь амар амгалангийн төлөөлөл гэж шүү дээ. Тэгээ өнөөдөр юу ярьж байна? Дэлхийн амар амгалангийн байх, дэлхийн доктортой байх тухай хүртэл ярьж байна. Эн чинь нөгөөх л амар амгалангийн асуудал байхгүй юм байна. Тэгээд нэг зохиолын одоо хамгийн сонирхолтой эргэлтэн гэвэл тийм ээ. Нөгөө төхөө оршуулгын газар өөрийнхөө газрыг ингээд энэ газар их сайхан газар байна. Энэ газрыг одоо намайг өгсөн газар олдохгүй болчихно. Тэмдэглээд хүн оршуулсан юм шиг овоо усгаад урт ингээд тоосхон дээр өөрийнхөө нэрийг бичиж тавьсан тийм. Эн чинь тэр хүний амар амгалангийн хүслийн туйлын л байхгүй. Би ийм сайхан газар нойрсох юмсан гэдэг хүсэл байж штэ тэр хүн байна. Тэ? Тэгээ ингээд энэ бол хүн харахад зүгээр л нэг юм жижигхэн өгүүлэг юм шиг санагдаж байгаа боловч нөгөө талдаа бол эн чинь айгүй том санаа байгаа байхгүй. Ер нь энэ өгүүлгийг яагаад энэ одоо антологт ингээд сонгож аруулсан гэхээр магадгүй би энийг бол энэ талаас нэлээх илүү бас харж сонгосон баг гэж бодоод байгаа юм. За тэгээд тэр хүн бол ингэж яг нь ер нь зүгээр энэ одоо юу гэдгийг өөрийгөө газраа бэлдэх энэ бол мэдээж үндэстэн байна. Энэ чи байна шүү дээ. Ягаад тэгэхээр хүний туйлын өсөлт юм байна. Хүний туйлын өсөлт бол өгсөн хойноч гэсэн амар амгалан байх, сайхан ертөнцид одоо орших. Тэ? Ийм үзэл байна шүү дээ.
Тухайлбал монголчуудын хувьд ч гэсэн тийм байдаг шүү дээ. Намайг миний ээжийн дэргэд тавиарай гэдэг захиас намайг миний төрсөн нутагт минь оршуулаарай. нутгтуулаарай. Тэ? Тэгэхээр эн чинь юу гэхээр хүн дараа наснда ч гэсэн хойд наснда хэрвээ төрөл байдаг бол тий байдаг бол тэр үе ч гэсэн бас л амар амгалан өсөж байгаа байхгүй. Сайхан газар оршиж сайхан одоо тийм ээ хэрвээ одоо ингээд юу яадаг штэ өөр шиг олон кинон дэр байдаг намайг одоо ингээд голын эрэг дээр ингээд нарс шуугаж ус урсахыг сонсож болохоор тийм сайхан хурай газар нутгтуулаарай энэ гэсэн тийм гэрээстүү зохиол дээр ч байдаг кинон дээр ч байдаг. Тэгээд яг хоо энэ дээр нэг юу яаж байгаа нь вөхөр сүүлд нь очиж тэгшилж байгаа тэрийг газараа. Тэгээд тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь өөрөө бол анхлаа энэ хүн хилээгүй бол тэрэндээ айгүй амар амгалан байсан байхгүй юу? Аа тий. Би одоо ингээд өснийхээ дараа тэр газар очив. Би өөрөө энийг өгөхөөсөө өмнө энийг сонгоцсон учраас сэтгэл нь амар байна шүү дээ. Тийм сайхан газар надад байгаа. Би тийм сайхан газар орших болно гэдэг. А гэтэл хүн та ингээд аваагаа усгцсан байж тээ. Байсныг би харлаа би мэдэхгүй ингэлээ гэх тээ. Тэгэнгүүт тэр хүний сэтгэл чинь сэв орчиж шүү дээ. Тий. Нэрээ одоо би өгөхтэй яарад байгаа юм шиг. Тэр хүн чинь бас энэ орчинд удаан амьдрам байна шүү дээ. Зүгээр өдөр болгон цэврмийн ирэг дээр ингээд нарлаад суугаад тийм ээ шууж ирэхийг сонсоод лимха ингээд цэцгэлхийг хараад өдөр болгон өөртөө таарсан тий өөрийнхөө хэмжээнд таарсан хоодоо хийж идчихэд тэгээ өдөр болгон хөөе болгоомжтой байгаараа тэр цамхаг руу битгий гараарай аюултай шүү энэ төр гээд ингээд суучих нь бол амьдрал гэдэг чи өөрөө бас хаагцад салшгүй сайхан юмны нэг байна шүү дээ ягарахгүй тий тэгээ энэ хүний амьдрал чи ерөөсөө зүгээр л амар амгалан өөрөө бий болгоцсон тэр амьдралдаа өөрөө дуртай тий тийм учраас энэ чи эргээд нөгөө энэ газраа автсан байсныг өөр хүн хөндлөнгөөс мэдээд хилцсэн чинь сэтгэлд нь сэв орцсон. Нэрээ энэ амьдралаас би одоо гэж муу орлож байгаа гэх. Яагаад ч хөрт тийм ээ буцаа явчих юм шиг байгаа гэж. Бодсон эмзэгэл байж магадгүй. А гэтэл мань хүн бол өөрийгөө би угаасаа хэдэн стаж мэдэх байсан. Яагаад тэгэхээр тэрэнд энэ орчлонгийн одоо нөгөө балчиг бол хамаагүй болцсон баг. Хэдэн настай байх нь сонирн биш, ямар хөрөнгөтэй байх нь сонирн биш, дөрөв юуны цалинтай байх нь сонирн биш, тий? Тийм байгаа биз? Тийм байна. Харин та ингэ тайлбарласан чинь сонин энэ бол яг миний л ажиглалт би бол ингэж л бодсон юм. Тэгээ яг энэ дээр нэг юм байдгийг манай одоо алдартай зохиолч Балжирийн догмодын нутгийн чулуу нулимстай гэдэг нэг өгүүлэг байдаг байхгүй юу? Нутгийн чулуу нулимстай гэдэг. Тэр юу гэхээр нэг нутгийн сэргэлийн хүн хошоонд тэр өөрийнхөө нутагт байсан пүүс ядад пүүснээс данжаадаас нь маш хэмжээний мөнгө зээлээд тэгээд нөгөө гарын үсгээ зураад мөнгө зээлдэг байхгүй юу. Тэгээд дараах нь бурхан болцсон гэх. Тэр мөнгөөрөө нөгөө нутагтаа арьс шир боловсруулад одоо нөгөө булгаар гэж ярьдаг шүү дээ. Одоо булгаар гэж ярьдаг гут хийдэг. Тий. Хамгийн одоо үхрийн ширээр хийдэг. Булгаарын үйлдвэр байгуулдаг байхгүй юу. Байгуулад тэгээ байж яснаа гинт гинас орчдөг. Тэгэхээр нөгөө данжаат чинь маш их хэмжээний үзэл өгсөн. За мөнгө авъя гэсэн чинь эзэн холбогдогч нь бурхан болцсон. А тэгэнгүүт нь дээд газараа очиод ингээд заалддаг байхгүй. Эднийх одоо ингээд надаас ийм хэмжээний мөнгө зээлээд ийм авсан гэдэг. Тэгсэн чи гарын үсэг энэ битсэн гарын үсэг нь бол энэ хүний бичиг биш вэ гэдэг байхгүй. Тэгээд тэр хүнийг ингээд нотолцсон байж идэг. Тэгсэн чинь яасан бэ гэхээр ерөөсөө тэр зээлийг буцааж төлөхгүй. Яагаад тэгэхээр энэ данжаад бол энэ нутгийнхныг гэртгээ дэргүй маш олон жил ингээд шулж мүлжиж маш их Монголын хөрөнгө баялагийг хураасан учраас энэ их өгсөн юмныхаа хариуд жоох юм энэ авч энэ нутагтаа үлдээх хэрэгтэй. Гэдэг утгаар манай хүн зээл аваад өөрийгөө нас болсон бурхан болсон гэж яг энэ үгэн шиг гэж хуурамчаар одоо нутглуулад нутгуулсан байдаг байхгүй юу? Тийм байна тий. Тэгээд дараад нь харамсалтай нь яасан бэ гэхээр нөгөөх өөрийгөө ингээд нөгөөх чөтгөрч юм уу тийм бос оруулан ч юм уу болцсон гэж нөгөөт итгүүлж айлах гэж нохоо хуцуулж гэрийнх нь оор ингэж ягаад нөгөөх нь шинэ айхта буутсан чинь тэнсэн сум оногдоод бас муу ёрдоо тий. Муу ёрл байхгүй юу эн чинь тий өөрийгөө нутгуулснаасаа болоод хүчдэг байхгүй юу? Тэгээ ирээд өгөхтэй намайг одоо жинхнээс нутгуулаарай тэр газар. А тэгээд хамгийн юу нэхэр тэр хүн
өөртөө хөрөнгө хураах гэж бодсонгүй. Харин тий. Тэр нутгийн буян дэртээ дэргүй гадагшаа маш их урссан тэр нутгийн буян тэр нутгийн нүнжгийг тодорхой хэсгийг авч тэр хүмүүст нь буцааж өгье л гэсэн нэг өсөндөө ардын тэмцэл байхгүй. Гэхдээ энэ дээр юу буруутсан бэ гэхээр нөгөө өглөө зөгнсөн. Тий. Өглөө зөгнөөд өөрийгөө ингээд хуурамчаар нутглуулснаасаа болоод тэгээд дараад наймаалдаг. Тэгэхээр ийм одоо Монгол зохиолчийн зохиол дотор ч хэл энэ байж байна. Хятад зохиолчийн зохиол дотор ч хэл энэ байж байна. Нэг. Тэгээ хоёр хэлний амар амгалангийн ирэл гэдэг бол угаасаа зохиолын бүх ихэнх зохиол ингэж бичээгүй л болохоос биш. Бид нар юуны тухай бичдэг вэ гэвэл ерөөсөө амар амгалангийн ирэл шүү дээ. Яа шин сэтгэл санаа 50 байх уу, тий? Яа сайн сайхан байх уу гэсэн. Энэ тухай юм ер нь. Тийм байна. За тэгээд энэ яг хаа ерөнхийдөө их богинохон өгүүлэг боловч бас сонирхолтой өгүүлэг сонио тийм ажиглалт хийвэл тийм ээ. Та бас түрүү эхлээд ярьсан шүү дээ. Зохиогч өөрөө соёлын үеийг хамгаалах газарт ажилладаг. Зохиолоо бас яг өөрийнхөө нүдээр бичсэн шиг байна гэдэг. Тий. Тийм тэгсэн энэ хүний намтар дээрч бичиж шүү дээ. Өөрөө олон жилийн соёлын ордонд ажилласан, бие түү соёлын үеийг хамгаалах газар ажилласан гэдэг намтар дээр нь явж байна. Тэгээд бас хоёр зохиол нь энэ хичээлийн сурах бичигт орсон байна. За. Тэгээд 70-аад онд эхлээ зохиолоо бичээд хятад бас хоёр энэ жаа өгтэй зохиолч байна шүү дээ. Хоёр жаа гэдэг алдартай зохиолч байдаг байна. Нэг нь Жадаашан, нөгөө нэг нь бас нэг хятад алдартай бас Жапинва гэж зохиолж байдаг. Энэ хоёр бол 80-аад он, 90-аад оны үед бол хоёр жаа гэж хятад бол уран зохиолын давтан алдартай зохиолчд байсан байна. Тэгээд манай энэ зохиолчийн өөрийнх нь Жадаашаны өгүүлгийн төвөр гэж ном байдаг байна. Дандаа богино өгүүлгүүдийг оруулсан. Тэр үедээ бол алдартай зохиолч. Сонирхолтой байнаас. За ингээд ном ярьжигийн подкастын энэ дугаар өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баяртай үзэгчдээ.